Бэр өвлийн эхэн сарын хайруу хүйтэн өглөө. Нар битүү. Уулын жавар үүрээр доошлон үүл хүртэл хүүтэнд тэнгэрт хөшин цартсан мэт хөдөлгөөнгүй бараантан байлаа. Нүдэнд үзэгдэхдээ үгүйтэй жижигхэн ширхэгтэй цасан хаялмаа хаялсан энэ өглөө хонгорцол бүсгүй хөвөнтөө дээл нэвт сийгэх хүйтэн жаварт хаг таших хацраа зүүн гараараа нэг элбэн дулаацуулаад баруун гараараа хадмын гэрийн өрхний цандсан осрыг тас атхан нар зүв дайлан татаж явна. Том улаан халтар хотож нохоо жангар хүртэл пөөнисэн их ус дайхтай сүүл халуун цавинда хошуу шургуулан бүлээн хэвтэртэй хорогдох идэр ёсийн хүйтнэр шин өдрийг авчран өрх татдаг хүн 10 өртөө алсаас буулгасан энэ бэр бүсгүй билээ. Өндөр сүрлэг уулсын суган дах нөмөр нөөлөг ингэрт барьсан чулуун хорооны баруун талд байх 2 гэр үүрийн тэмдэгрэх төдий гэгэнд дөнгөж ялгагдах төдий цайвалзан бүртийн. Өвөлжөөний зүүнтэй хөглөх их уулсын цааттай хоцорсон унган нутаг, эцгийн халуун дулаан голомт, ээжийн элбэрэлт дүр төрх, 2 балчир дүүгийн дайхны хонгорхон үнэр бүсгүй сэтгэлээс үл гарна. Хонгорцол бүсгүй өглөө бүр ингэж өөрийнхөө болон хадмынхаа гэрийн өрхийг татаад аргал хурцан хормойлон орж 2 гэрт гал асаан дулаацуулна. Иргэнэг дээрх тунхуутай цай заримхтан хөлдөөд хондог тэсгэм хүйтэн өвлийн өглөө халуун дулаахан нэхий хүнжлөөсөө сугарах юутай бэрх. Хэрв хайрт ижихээ дэрэгдсэн бол ижийн галаа түлээдхий. Охин минь ганц удаа ч гэсэн дулаан гэрт бас доо. Гих байсан болов уу гэж бодхоос хамрын самсаас шархираад явчихдаг байснаа одоо ирэх биш болжээ. Тийм хүйтэн өглөө суг ханцууд нь жавар хургасан дээл мөстөө цооног шиг цэл хүйтэн гутлаа угламгц саяхан дулаан хүнжилдөө тавтай амарч байсан хамаг биенийхэн найрс игшин зуур даарсандаа биржийн өөрийн ирэхгүй хавж гэнтэл чичрэнэ. Хонгорцол 3 сарын өмнө халахын засагт хаан аймгийн Ёстбэсийн хошуунаас ховдын хязгаарын Дайчин гүнгийн хошууны Балдан бичээчийн ганц хүү Дамжавын эхнэр болж богтлогдсон иржээ. Бүсгүй эцэг сүх цоож, мал гих юмгүй шахуу, зүдэг ядуу гөрөөчөн ир. Залуудаа хугацаагүй цэрэгт дайчлагдан ховдод 10 жил алба хаахта Балдан гих мянгат залуутай танилцсан нөхрөлжээ. Богд хаанд төрийн үед цэргийн алба хугацаагүй байсан ч Балдангийн эцэг Жуурай 500 лам мөнгө ховдын амд хахуул өргөж байж хүүгээ чөлөөлүүлсэн бол сүх цоож гидсний өвчин хурч хэвтэрт ороход нь бусаддаа халдвар тараахаас төвгшээсэн цэргийн хэрэг эрхэлсэн түшмэл тэрнийг гэртэн буцаахаар болж илээ. Ингиж 20-од наснда цэрэгт дайчлагдан ирж өлсөх цагтаа өлсөн, хаяа цадах цагтаа цадан хорвоогийн олонч бор хоногийг цугтаа өдөж 10 жил нөхрөлсөн 2 анд эртний заншлаар бүсээ сольж бүслээд хэрв гал голомт бадраан ойролцоо насны хүү охинтой болдог юм бол заавал худ ураг бололцох, хоёулаа хөвгүүдтэй болохол анд нөхөд болохын ерөөл тавиад 2 тийш салан утсан билээ. Нутагтаа очмогц хошуу тамгын газар бичээчийн алба залгуулах болсон Балдан амжиргаа сайтай айлын хүүт бол андаасаа төрүүлэн гэрлээд жилийн дараа хөвгүүнтэй болж Дамжав нэрхжээ. Сар жил хөврөн утсаар Балдан бичээч хаяа нэг залуу цагаа дурсахтаа цэргийн анд сүх цойжийн тухай бодол орж ирэхэд анд минь гэрлэж бараалсан болов уу? Хэрв сүхээ охинтой болсон бол хүүгээ томорхоор бэр буулгаж авна да гэж санаашрах бөгөөд шилбүр унан давхих нусгай хөөрөөгөө хараад энэ бит хоёрын эхнэр авахч хаа байсан юм гэж сахал дороо мушийдаг байлаа. Ингиж цэргийн амдынхаа тухай марталгүй санаж явсаар нэг удаа сураг тавьбал сүх цоож хошуу нутагта эсэм минь суугаа эхнэр авч 3 нэлх нойтон хүүхэдтэй болсон дуулджээ. Тэгээд албанаас чөлөөлөгдсөн 9 жилийн ойн дээр засагт хаан аймагт сүх цоожийн залгаа хошуу руу зарга зайлахаа нэхэмжлэхээр явах далимд нөхрөө сураглан хайсаар олж учирсан нь хонгорцол бүсгүй хувь заяаг шийтчихсэн хэрэг. Залуугийн анд нөхөр нь нас 40 хэвээж
Шинхэн шодон гизгэн ухаараа халзран мах марайн шуугдаж хадан дунд мориноос унахтаа үсэрсэн чулуун цохигдон духан дундуураа хагас дугуй саран мэт сорвтой болж нилээд өтөлсөн харагдана. Ярианаас нь үзэхэд малжиж хөрөнгөцсөн юмгүй ан гөрөө хийж хоногийн хоолоо арай чамаа залгуулдаг гин. Дөрвөн хантай хуучин гэрн хогшил тавьц ядруухан ч тоос шороогүй цэмцгэр цэвэрхэн дулаан тохтой. Авгаан гав шув хийсэн ажилсаг янзын бондгор хүүхэн зээрийн мах татан мангиртай бууз хийж авдрынхаа хөндөгөөс жижиг цагаан баартай нэрмэл гарган халааж цагаан тус хайлан гараа гарган дайлсан нь манерийн сэтгэлд их л нийцтэй байж. Их охин нь гэж 6 хүрч яваагийг авч аюулын чацархаг нүдэн гялалтсан хөнгөр бор охин ихтэй туслан аргал хормойлж дүүнараа чирэн асрах нь балдангийн нүдэнд шууд өртөж. За сүхэ. Хоёулаа цэргийн албанаас харихтаа хилэлцэж тохирсноо мартаагүй бол хүү охин хоёроо сүүлээ. Манай хамжиргаа муугүй нутаг усандаа нэр сайтай айл учраас улс охиноо өгтөө дуртай. Бэр болох бүсгүй захаас аван мундахгүй бич шудраг шулуун зантай хүн чанар сайтайг нь муугүй гадарлах амттайгаа худ ураг бололцох дуртай байна. Хүү минь луутай. Чиний охин хонтой юу? Гэж шалснаар дуу цөөтэй заа гэвэл явгүй сүх цоожийг ам алдуулж дөнгөсөн билээ. Хар нэлхараа байгаа охиноо нутаг ус алс ёс заншил ялгаатай хаа холын мянгад айлд сүүлнэ гэж эр нөхрөө амлахыг сонсоод галаа ухан цогссон аргал цуглуулан үнс нуран бужигнуул цуусан гэргийн зочихдоо шилэврээ алдсан ч сүг шиг хөндлөн зөрүү зангаараа нутагтаа алдартай гэрийн эзний хөмсөг зангидахыг хараад навтсхийн чимээгүй болж илээ. Чөдрийн ганц морь таргийн 2 үнэ шүлний хэдхэн хонтой онгорхоо хар цохиур буунаас өөр гавтай мал хөрөнгө гэх юмгүй харанхуй цээжтэй нүгэлт хар гөрөөчн эцгэн яс ухсаа өөр нутаг алс холын чатгай бичиг номтой дунд чинээний хөрөнгөтэй айлд охиноо өгвөл идэх өмсгөөр дутхгүй алс хиттэй төрүүлэх хүрсэн удам ухсаа сайтай байх юм гэж хитийг харсных байлаа. Ичиав дүү нартайгаа ганц ч ихсэн уулзсан. Ижи минь чансан цай хурган мөхтэй харшил хичнээн сайхан амттай вэ. Аав намайг явхад гэрийнхээ гаднаас саахалтын зайтай даган гаргаж өгөөд. Миний охин хадамдаа ачлалтай, хандаа халамжтай, айлын сайн бэр, хүний сайн гэргээ болоорой. Төрхмөө сангалцсан гиюрдгүй юм шүү. Угчтай байхдаа манайх уужаа өмсөд хүнийх болдог гэж бүсгүй хүний хэлдэг юм. Ажилч хичээнгүй, зөөлөн даруй, эртэж байвал хадмынх нь чамааг ээнэгшин хайрлана гэж захиад хоолойн зангираад цаашаа эргэмэгц тэр чихтэй явчихсан. Нүрээ надаас нуусныг нь бодоход эр хүний харам нулимсаа үзүүлэхгүй гэсних биз гэж бүсгүй бодоод гэртээ орж галаа асаах хэд цахиж нойтон аргалын утаанд нүд хорсхон хахаж цацсан сууж байлаа. Балдан бичээчих 300 тонтой 20 дамбан шар сүү татууханч тарга хүчсайтай 10-аад үнэ 20 царлагтай 2 азраг аргамаг сайн адуу ажилгын хідэн сайхан аттай их 6 ханат гэртэй айл. Эхнэр нь мижид цоо гэж гэрт гадаагүй дуу хадаасан ханги нүрс ух шиг сүрхий хөнгөн шингэн биетэй аманцар авгай. Хадам ихийн тэр ханги нүр хилэмгээд олонгойг үзээд хонгорцул галаа ухаж гэрийн ажлаа дуугүй оролдон сууж цагийн мөнхөд эцгийнх нь өөдөөс ихцлэн харж чаддгүй номоо буураа ихтэйгээ харьцуулан бодож сүрдэн гайхширна. Энэ айл ирэх биш өнгөн дээрээ эр нөхрийн нэрээр балдан бичээ чинх гэж дуудуулдгаас биш хоймрын сэлбэртэй 3 авдрын түлхүүрүүдээс ихсүүлээд гэр доторх бүх эрх мэдлийг гартаа бүрнээ атгсан хадам ихэн дуугүй дүмбгэр хүү холоос буулгаж авчирсан бэрийнхээ хаашаа хөдлөх юу ярихыг хүртэл зааж зааварлана. Хонгорцуулыг 6-тай данг гэрт нь айлчлан эрэхтэй аман сүү тавиад бутсан балдан бичээж
10 жилийн хойно гинтл зуны ихээр цүгцоожийн хөдөлгөөн морьтой ирэм майхан идэ ууц бэлэг сэлт ганцглан ирэм 2 хүн дагуулan мянгад ёсоор хадаг тавихаар буужээ. За анд минь сайн сууж байна уу? Би багш ламтантаа баранцад хадаг барьж танаа охиныг бэр буулгах эсхийг асууж оюу чулууг нь тавиуллаа. Бүсгүй хүн хонжилтэй байх нь номхон дөлгөөн үржин өсөх буянтай шинж. Манай ёсоор хүүхний тань жилминг оюу чулуу тохируулж үзэхэд болж бүтэн ивэл үлзийтэй гэж айлтлаа. Энэ 2 хүн миний эцгийн талын үеэл ахан дүүс маань. Бэр гуйхад надад хань хамжаар болж яваа юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Гэрийн сүудэрт ээжийнхээ хуучин дайланбан тэрлэгийн хуулгаар хамгийн отхон бүсдээдүүдээ дээл хэсгэд суусан хонгор зулыг аав нь сүртэй гэгчин дуудахад зүрх нь нэг л хачин ёг хийгээд явчихсан нь тийм учиртай байж. Бүсгүйг танихгүй сүртэй олон улсаас цэрвэж дөлсөөр гэрт ороход ижийн ногоон дайланбан дээлийн хэртэй нударгаар нулимсаа арчин суух бөгөөд нэрмэлт халж царай улайсан аав нь охин минь чамайг хүүдээ авч өгөх гэж аавынх нь багын анд хадаг тавьж байна. Энэ ахтайгаа золгож ирсэн гीचтийн амрыг мэдээрээ гэжээ. Хүний урамд нөхөр болох хүнийхээ бараа цусыг ганц ч удаа үзээгүйч. Үгүй би хаашаач явахгүй. Би гэртээ үлдмээр байна. Гэт хэлчих толгоогүй. Дөнгөж 16хан настай бүрг жаахан бүсгүй чичирхийлсэн хоолоогоор ирсэн хүмүүстэй мэндэлж хадам эцэг болох гэж байгаа харь хийцийн хилэн малгай хөгчсчүүдэлтэй хүнд тухаа өгөн золголоо. Нүдэндээ галтай охин байна. Дүүд минь сайн хань болох байх. Хүүхэн 2-ын бэлэг дэмбэрэл хувь заяа бүрлдэж сайхан айл болохын төлөө худ ураг холбож хадаг 50 бэлэг хүргэж явна гэж хатмыг даган ирсэн 40-од насны махлаг бор авгай хилээд зис цартай эдээ боривтай арх гарган дээжийг нь галт өргөв. Ингээд охиныг эцэг их гадаа тоглож яваад орж ирсэн 2 дүүгээс нь эхлээд мөсөн чихэр цай дээлийн торг гихчлэн бэлэг сэлт өгчээ. Нэгэн таав нь 10 жилийн өмнө анддаа худ ураг бололцохын ам өгч өнөөдөр бурхандаа тавьсан хадаг барьж ирсэн идэ бэлэг сэлтийг нь гар дэлгэн авсан тул хонгор зул охин тэднийхээс 9 өртөө алсад байх мянгад дайлын бэр болох зам нь шулуудсан билээ. Хол нутгаас хадаг тавихаар ирээд хонон өнжин найрлсан худууд сарын дараа сүү бэлэг хүргэж ирэхдээ хүрэгнийг авчрна гэцгээгээд явхад таньж мэдэхгүй газар ганц ч удаа нүүр учраагүй хүний ихнэр яаж болно доо? Нөхөр болох хүн минь хэр царайлаг ир бол ядчил сайн хүн байгаасай да гэж бодоод тэр бодлоосоо ичин нүүр улаа хонгорцул өдөр хоногийг хурдан битгий өнгөрөөсэй гэж зүрх алтан бэмбгэнсээр дараа сартай золгожээ. Хадмын талаас сураг чимээгүй л байлаа. Бүсгүй ингээд л намайг бэр буулгахаа болчихдог бол мөн сайхнаа гэсэн шиг гинхийн бодож байтал нэг л өдөр гинэт хөдөлгөөн морьтой 2000 хар хүн бэрийн сүү хүрхэхээр явна гэсээр хүрээд иржээ. Тэдний нэг их дуутай шалхар бор хүн нь түрүүн хадаг тавихад ирсэн хүн мөн гэдгийг бүсгүй хараад л танив. Нөгөөх нь жавхайсан биетэй алаг нүдтэй нуруулаг сайхан залуу байлаа. Энэ хүн арай миний нөхөр биш байгаа да гэж бүсгүй сэтгэлд гордлохын оч маналтсан ч хүргэн маань бэрийг мордуулах өдөр хадмын да ирнэ. Энэ харахгүй манай нутгийн нэртэй сайн бүхийн хүү. Танаа худгуйхны талын хүүхэд байгаа юм гэж нөгөө их дуут хөссөө урсхан халуун цай ууж ээжийнхэн тавьсан урмыг хаман эдэнгээ хэлсэн нь урмыг нь хугалчихж билээ. Хожим хадминдаа очисон хоноо мэдхнээ мянгадууд өрөм загсаадгүй учраас тэр сүү хүргсэн хүн ээжийнхэн тавгалсан өрмийг тэгж их хомхорон идэж байжээ. Хадмын талаас ирсэн 2 хүн цайлж зуншлаг малын тарга твэрэг мэтийн тухай хэв юрийн хідэн үг солиод хөгшин хар хүн нь хуучин хилэн нудрага буулхан мянгад торцгоо тэргүүндээ асааж хоол айдсаад зээ
Бид танаа охины сүйд 1000 уламжлалын дагуу 8 дээлийн торго, эмжээрийн 10 ам хоргой, гутлын эсгээ 50 лангийн мөнгөн имбүү нэг, ижид нь эхийн сүний мал нэг байдас өргөж байна. Гэт бэлгээ давхарлан урж, сайр хадаг гэх 2 үзүүрийнх нь цацагт бяцхан шүр сувд тэргүүтнийг уйсан цэнхэр хадгийн хамт өргөснөөр хонгорзул игнэгт тэр айлын бэр болох нь зайлшгүй болж билээ. Охиныхоо сүү бэлэгт ирсэн тэр жаахан эдийг үзээд аав нь нэг их эрдэнэс хүртэж байгаа мэт самдчин хуучин сармай дээлээгээ ханцуйг буулган толгой дээрээ хэртэй цуу ямбуу алчуураа тавьж 2 гардан авсан бол хөрхий ижийн анаал галаа ухангаа нулимсаа арчиж суусансан. Сүй хүргэж ирсэн ус тэдний өдөржин найрлаад унтсан хойно зочдын авчирсан ганцаа архинд нам согтсон эцэг нь баруунтайх намхан модон орон дээгүүрээ унаад өгчлээ. Харин хөөрхий ижийн охиныхоо өтгөн эзгийг самнан суухдаа муу охиноо харь хол газар хадамд мордуулчхаад юугаа бодож суух юм бол тоо. Ганц мөнгөн юмбүү дээлийн хідэн торгоноос охиноо өгчөгч гэж. Бүсгүй богино жолоотон бидний аль насандаа хийсэн үүлийн үрийн юм бол гэж шугшран уйлд сууж билээ. Гал дээрх цай дариглан буцалж гэрийн жавар хөөгдөн бүлээцэхэд бүсгүй хадмынхаа мөнгөн бүслүүрт том хар домбонд цайгийн нүүлж дуусахдаа санаандгүй хөлийнхөө шагаар руу асгачаад өвцөндөө цочин хашгирлаа. Чимэх нойр ахуулахгүй хар өглөөгөөр хашгичаад байгаа заяагүй юм бэ? Гэж нэхий хүнжил дотроос нөхрийнхөө занд чахтуунаар бүсгүй бондгос хитл цочиж халуун цанд шалзартал түлэгдсэн хөлийнхөө өвчнг твчин шүд зүүн босч хадмын доо оруулж өгөхөөр гарлаа. Буцлам халуун цанд түлэгдсэн баруун хөлийнхэн шагаа тисхийн ирэхгүй хорсовч хадмын доо орж домботоо цайгаа тавиад галыг нь сэргээж хідэн хөрцөн хийж дөнгөлөө. Тэгээд доголсоор гэрлүүгээ явж оронгууд иргэнийхээ өмнө өөрийн ирэхгүй өвдгөн нууран суун туслаа. 1000 заншлаар сүй хүргэсний дараахан бирууд хурим гэж баг хурим хийж сүүнд өгөх малыг 6 хүн нэг бирууны хамт тууж очиод найрладаг ёстойч нутаг хол халах айлтай заншил ондоон тул тэр ёсыг алгасан шууд хагас сарын дараа хүүхнээ мордуулахаар ирнэ гэж нөгөө их дууд хар хүн яриад сайхан залууга дагуулan одсон билээ. Сүй тавьсан тэр өдрөөс хойш хэдхэн хоногт бүсгүй ижийнхээ дэргэд мартагдахын аргагүй нуруу тэнийн жаргаж билээ. Хөөрхий ижийн холын газар хадамд мордох охиныхоо ясыг амраана гэд үхэр тугалд барагтай бол явуулахгүй. Өрөмтөө шүүсэн тараг ээзгийн холсон тос борцтой мөөхтөө шүлгэгчлэн дуртай хоолыг нь хийж өгөн өглөөд миний охин дахин хизээч бүтэн нойртой хонох юм билээ. Хөвт гэж дүү нарыг нь шуугуулахгүй хөөн гаргаад л унтаж байхад нь ирж магнайг нь сүү сайлан зөөлрсөн гараараа илбээд л хичнээн сайхан байгаа вэ. Ижихээ тэр зөөлхөн гарыг санангуут ингэж хадмын гэрт хар илгийн хүмүүсийн дунд хөлийн шагаагаа шалзалчихсан байхад нь яав гих хөнгөө суугаагаа сансан бэр бүсгүй нулимсаа барьж дийлсэнгүй. 2 гацрын даган бөмбөрөх нулимсаач арчилгүй гутлаа тайлан түлэгдсэн хөлөөцөв. Буцлам халуун цанд шалт түлэгдсэн шагааны найрс зумарч хуучин Монгол гутлын эсгийн амьсанд наалтсан нь салхахын аргагүй болсон байлаа. Тулган даргалын галаас ч дулаахан гэрт нөхөр нь дугжирсаар л байлаа. Хонгор зулыг арьсан хуурж улаан нэлэг болсон хөлийн шархыг нэврэх санаатаа ил гарган аяг цай оочлон сууж байтал хөөй хонгор зул айл юм бэр ухаантай юм бол аавынхаа морийг имээлэх өглөө өрх татсан болоод халуун хэвтэртэй үд олтол буцаад хэвтэх нүү эн чинь гих хадам ээжийн хахир дуугаар бүсгүй арьсан хуурч нүд халтран болсон хөлдөө ширүүн эсгийн амьстай гутлаа өмсөнгүүт ухсхийн гарлаа. Ижийнхээ дэргэд өнгөрөөх охин хонгор насны сүүлчийн өдрүүд хоромхноо дуусч тэртээс бөөн тэмээ ачаа олон морьтнууд намрын эхэн сарын халуун өдрийн тэнгэрт тоос манруулсаар нүгэлтэн айсвыг отхон дүү нэхлэн харснаар бүсгүй сэтгэлд түгшүүр дэлдэж билээ. Хадмын талынхан тэрнийг мордуулахаар ирсэн нь тэр.
Арваад тэмээ хөтлөн баахан арх цагаан идэ хятад пүүсний маатан чихэр танзуур бов. Ваартай арх 5 ханат гэр ачаалан ирсэн 10 гаруй хүний түрүүнд хурдан буу үрсэн налчхар хамар өтгөн хөмсөг жижигхэн нүдтэй хавчиг цээжтэй нүдэнд хүүтэн залуу ирсэн нь бүсгүй нөхөр эцэнхий дамжаа байсан юм. Хуримынхаа өдрөл тэгж анх нүүр тулан уулзсан эр нөхөр нь бүсгүй сэтгэлд огтхонч нийцсэнгүй. Мянгат заншлаар бэрийн эцгийн гадаа нүүж очин шин гэрээ барьж хавчгийн найрнаас эхлээд хідэн өдөр найрлсны эцэст хүргэнхүү хадам эцгийн галд мөргснөөр олон хоногийн тэртэй ёслол дуусч хөөрхий бүсгүй нүрийг цагаан идээр бүтээгээд сүү хүргэж ирсэн сайхан залуугийн эцэг суйлдаг сугар гих тэнхээтэй эрд дүүрүүлэн хөдлөхөд хонгорцул "Ижи аава намайг битгий явуулаач дээ. Ээжээ" гэж зүрх зүсэм дуугаар чарлан уйсаар мортож үлээ. Харин тэдний муу уяан дээр нэгэн зээрд байдс нутгийн хүмүүстэй хорогдох шиг тогтч ядан үрсээр хоцорсон нь хагас сарын өмнө бэрийн сүү бэлгэнд амлаж байсан эхийн сүүний мал нь байсан юм. Хонгорцол шагаагаа түлснээ хинт ч хэлсэнгүй. Төлөнхийн шархандаа шаналн доголсоор байгаа бүсгүйн зовлонг доожо муутай атал дээрлэхүү зантай нөхрөнч гэсэн хийсэн бүхнийг нь голж өдөржин хангинах хадам ихэнч хүний урманд анзаарсангүй. Нэгэнд хүний хүмүүс хөөрхий бэр бүсгүй гадаа гэртгүй л зархаа мэдэх учраас хонгорцулд шалц түлэгдсэн хөлөө арчилж тойглон имжлэх завталж гарсангүй. Ингэж өглөө бүх хүн босч гал түлж, цай чанаж, хоньны ээлжинд өдөр алгасалгүй явсаар хөөрхий бэр бүсгүй шархтай шагаа идэгх нь бүхэл уламж идээлэн хүндэрсээр нэг л өдөр шархны халуун болж халуурн дэмэрч эхлэхэд л хадмынх нь сандран уймэлтлээ. Хөлөө түлснээ хэлэхгүй яагаав гэж хадам эцэг нь бэрээ зандраад хойлгийн мах өгч хошуунда зартай мааранбыг залан төлөнхий цайн хятад имтан өгч хэд хоног хэвтүүлснээр бүсгүйг хазгнаад ч болов явдаг болох үед нь цагаан сар дөгсөн байлаа. Хонгорцол нэгэн өдөр багшламдаа бараалхан эрэг жилийн өнгө зүгчиг гаргах тухай асуухаар мордох гэж байсан хадам ааваасаа бие гайгүй болонгууд төрхмөө эргээд ирж болох эсхийг асуув. Бүсгүй хөлийн төлөнхийнээс болж бэрдээ санаа тавьсангүй хүүтэн хандлаа гэж яншаа авгаагаа зэмлэн ёсолж авсан эхнэрээ халамжил гэж хүүгээ зандрах зэргээр өөрт нь хамгаас илүү халуун дулаан сэтгэл гаргаснаар нь хадам эцэгтэй л зүрхлэн амны чадсан нь тэр. Чонын арсан зузаан хүрм өмсөн дулаалаад мортох гэж байсан балдан бичээч минжин малгай дороос хөөрхий бэрээ өрөвцөн харцаар харсан боловч хоромхон зур хөмсөг зангидснаа. Болохгүй. Охин минь. Ёс ямбгар төр төмбгөр. Хадамд гарсан бэр ирснээсээ хош 3 өвлийн цас хайлж төрхмөөсөө наашилсан мөрн угаагдан арилтал эцгийндээ очтгүй номтой. Гिचгээд яваад өгчээ. Хонгорцолын хөлийн шарх хаврыг хүртэл бүрэн идэрсэнгүй. Бүсгүй хүний үүлийн үр дуусах биш. Цагаан сарын дараахнаас махан хоолны үнэр авахаараа ойгон хонинд явхдаа үргэлжид ноцоорон үүргэлэх болсон нь бие шалтгаантай болсных байжээ. Бэрээ хөл хүндтэй болсныг хахир хатуу хадам их нь анх ажиглан мэдмэгц. Би тулгар болсноо эртгэн хэлэхгүй яасан юм? Гэж хонгорцолыг ханцуугаараа нэг оруулгаж авснаа духан дээр нь үнсэж оройн нөхөр хадам эцэг хоёрт нь дуулгаснаар гэр дүүрэн баяр хөөр болж илээ. Энэ нь хөөрхий бэр бүсгийн хувьд хадам ээжээсээ халуун дулаан үг сонсч хүн шиг үзэгдсэн анхны тохиолдол хадамд гараад үдсэн хамгийн баярт өдөр нь байсан юм. Цас талтайд хавар оройтдгийг хэлэх үү? Хаврын дунцаар гарсан ч үе үе цасаар шуурн тэнгэр муухайрч тас хийм жавартай салхиар ороолгодог нь хэвээр. Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа хонгорцолын хоньны ээлжтэй өдөр гинэт цасан шамраг тавьж гарах нь тэр.
Бүсгүй шуургуурудан уулын уруу зүтгэх хоноо хадны нөмөр бараадуулах санаатай морио даврин энд тэнд нь гарч хашгирч гуйхчин явтал нойтон цасанд норсон мүлгэр хаданд морин халтарч эзнээ хоромхон зур эмээл дээрээс нь хийсгэн унахчихв. Дагцаараа хадны ирмэг мөргсөн бүсгүйн ухаан болортжээ. Намрын ууланд татсан манан мэт ээди бүүди болсон ухаан санаа нь цэлмэг шиг болоход бүсгүй алсад хоцорсон төрсөн гэрээ олж харав. Ичийн гэрийнхээ гадаа охиноо хараад инээмсэглэн зогсож отхон дүүн хонгороо ихчээ гэсээр өөдөөс нь сөөхсгөр үсээ хийсгэн гүйж явна. Ичи миний дүү гэрийнхэн тооноор аргалын шингэн сэнхэр утаа гарах нь тодхон үзэгдэнэ. Бэр бүсгүй төрсөн гал голомт хайрт ижи дүү нараа үзэн баясч нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулсаар алсын аянда оджээ. Тэр орой болсон хойно нөхөр нь хадны ёроолд осгосон хөөрхий бүсгүйг олж авчирхад хонгор зул хэдийнэ ертөнцөөс хэлсэн байлаа. Гэтэл маргааш нь үүрээр уяан дээр адуу үрсэг шиг болоход нь давскаа сулах гэж гарч явсан балдан бичиж гайхан дуу алдав. Хөөе самгаан, нөгөө ихийн сүүний мал нутгаадаа гүүгээд ирж гэм гэхэд бэрийн амьсгал хураасны дараах уйтын өглөөний жаварт гал хөсөө асаах гэж тунтагнаж байсан мижид цоо тулганыхаа өмнө суугаа чигээрээ нулимсаа арчин мэгшиж. Хөөрхий бэр охин минь төрөл төрхөмдөө айлчилж ижидээ ганц өнөрлөө үлчиж амжилгүй талийчихсан байтал нүүрэндээ үстэй энэ адгуус нутгаадаа гүүгээд ирдэг. Хөөрхий гэж халаглаж байлаа.